энэ боловсролын багц хууль одоо орж ирээд явж байгаатай давхцаад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль орж ирж байгаад бол талархалтай хандж байна. Тэгээ нэгдүгээрт энэ боловсролын багц хуультайгаа хэр уялдаатайгаар энийг боловсруулсан бэ гэж асуумаар байна. За хоёрдугаарт бол одоо нэг хөдөлмөрийн зах зээлтэй энэ эмсүүтүүд маань маш уялдаатай ажиллах ёстой. Тэгээд энэ хөдөлмөрийн зах зээлтэй уялдаатай ажиллах тэр эрх зүйн орчныг энэ хуулийн төсөл одоо бүрдүүлж чадхаар тийм төсөл орж ирж байгаа юу гэсэн асуулт байна. За гуравдугаарт энэ засаглалын асуудал байна л да. Энэ хуулийн төслийн 19-ийн 1-т удирдах зөвлөл нь 9 гишүүнээс бүрдэн гээд 3 энэ төлөөллүүд байна л да. Тэгээ энэ дээр түншлэгчийг төлөөлөх 3 гишүүн гээд заасан байна. Энэ нь ямар учиртай юм бэ? Хуучин хууль дээр бол одоо мэрэгжил одоо ажил олгогчийн төлөөлөл гэж явдаг байсан. Тэгээ түншлэгч гэж нэрийг сольдох нь ямар учиртай юм? За мөн засаглалтай холбоотой энэ хувийн эмсүүдийн удирдах зөвлөлд хэн орох юм бэ гэдгийг бас энэ хуулиар зохицуулсан байна л да. Тэгэхээр ийм хувийн өмчийн байгууллагууд руу ингээд халдаад байх юм учир шалтгаан нь яагаад ийм байгаа юм бэ? Дээрэс нь энэ хувийн эмсүүтүүд чинь ер нь татвар төлдөг юм уугүй юу гэдэг ийм асуулт байна. За мөн захирлыг нь засгийн газрын гишүүнд томилно гэдгсэн байна. Тэгэхээр энэ яг ямар шалгуур дээр үндэслэж засгийн газар томилох юм бэ? Энэ нь бол ингээд тодорхойгүй байна. За дээрэс нь хуулийн төслийн 6 дугаар бүлгийн 33-ийн 1 дээр мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл гэж байгаа юм байна. Энэ зөвлөл нь яг ямар учиртай, ямар дүрм журмаар үйл ажиллагаа явуулдаг юм зөвлөл байдаг юм бэ гэсэн асуултууд байна. За өндрөм гишүүнд баярлалаа. Тодорхой асуултууд асуулаа. За хэн хариулах вэ? За өнөр баяр төрийн нарийн бичгийн дарга 5 дугаар микрофон. За өндрөм гишүүний асуултанд хариулъя. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан боловсролын яамтай бас уулзалтууд хийгээд боловсролын багц хуультай уялдуулах энэ бодлогуудыг бол бид нар бас арга хэмжээнүүд авсан. За мөн боловсролын сайттай бас уулзалтууд хийгээд энэ боловсролын багц хуулиудтай бас яаж уялдуулах вэ гэдэг энэ бодлогын юмнуудыг бас ярьж тусгасан. За хэлцүүлгийн явцад одоо бас энэ асуудлууд бас яригдаад ингэ явчихна. За хоёрдугаарт нь хөдөлмөрийн зах зээлтэй уялдах эрх зүй орчныг бол энэ хуулийн төсөл дээр бол нэлээд зааж өгсөн. Энэ мэргэжлийн боловсролын салбар хөгжөхөд ялангуяа хөдөлмөрийн зах зээлтэй уялдж иж цаашаага энэ салбар бол сайн хөгжиж явна. За тийм учраас хуулийн төсөл дээр бид нэг сайн оруулж өгж байгаа зүйлүүд бол өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсрол сургалтын салбарт эсэж байгаа хүүхдүүдийг тухайн жилд ямар мэргэжлэр эсэх вэ гэдгийг өөрөөр хэлбэл ажил олгогчдын саналыг үндэслэж хийхээр энэ хуулийн төсөлд бол одоо бас тусгасан. Тэгэхээр өөрөөр хэлбэл салбар зөвлөлүүдээр энэ тухайн одоо өөрөөр хэлбэл ямар төслүүд хэрэгжих үү, за ямар ажлын байр гарах уу гэдэг энэ ковотой юмнуудыг бол өөрөөр хэлбэл салбар зөвлөлүүдээр яриад, за тэрийг үндэсний зөвлөл дээр өөрөөр хэлбэл эцэслээд, за тэрний дагуу сургуулиудад ковот өгөхөөр энэ хуулийн эрх зүйн зохицуултуудыг хийсэн гэдгийг хэлье. За нөгөө талаасаа өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахын тулд нэг шинжлэлийн гол бодлого бол тухайн одоо өөрөөр хэлбэл мэргэжлэр сурах сургалтын агуулгыг бол бид нар бол өөрөөр хэлбэл ажил олгогчтой хамтарч хийхээр ийм зохицуултуудыг хийсэн. За тийм учраас ажил олгогч захиалга өгөөд сургалтын хөтөлбөр дээр одоо бас хамтраад ингэж явах ийм зохицуулт байгаа. За засаглалын хувьд бол одоо бас нэлээд олон шинжлэлийн зөвлөлүүдийг бол оруулж өгсөн. За мэргэжлийн боловсрол сургалтын одоо өөрөөр хэлбэл удирдах зөвлөл дээр бол хувийн за иргэний нийгмийн байгууллагуудын тухайн одоо өөрөөр хэлбэл сургуулийн ажил хөстийн төлөөллүүд 3 гэдгээр оруулаад явна. За мөн сургуулийн захирлыг бол 5 жилийн хугацаатай ер нь томилдог болё. За өнөр баяр дарга 1 минут нэмж өгье. 5 дугаар микрофон. За сайн ажилласан сургуулийн захирлыг бол одоо нэг удаа ингээд удируулан томилдог болъё гэдэг ийм зарчим бол энэ хуулийн төсөлд бол ороо явсан гэдгийг бол одоо бас хэлье. За энэ мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл бол одоо угаасаа байгаа. Ажил олгогчдын төлөөлөл 3, үйлдвэрчний эвлэл, төрийн байгууллагын төлөөлөл гээд ингэ явдаг. За бид нар бол энэ мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл дээр одоо уул уурхай, зам тавир, барилга хот байгуулалт, хүнс хөдөө аж ахуй гээд ялангуяа ажлын байруудыг нэлээд шингээдэг энэ байгууллагуудын төлөөллүүдийг бас оролцуулаад, за иргэний нийгмийн байгууллагууд, за ажил олгогчдын төлөөлөл мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл дээр ингээд ороод явж байгаа. За мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл бол өөрөөр хэлбэл энэ салбарын бодлогыг хэрэгжүүлэх дээд байгууллага байна гэдэг ийм маягаар бол хуулийн төсөлд бол томьёолж өгсөн гэдгийг хэлээ анхаарал тавьсанд баярлалаа.
ийм эсвэтүүд татвар төлдөг үү гэж асуусан. Тэнд нь хариулчих та. Хувийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд өөрөө аж ахуйн нэгжүүд тэгэд татвараа төлөөд яг адилхан аж ахуйн нэгжийнхээ зарчмаар үйл ажиллагаа. За, ундрам гишүүн тодтох уу болсон уу? За, ундрам гишүүнд 1 минут нэмж өгье. За би түрүү энэ удирдах зөвлөл 19-ийн нэгт түншлэгчийг төлөөлөх 3 гишүүн гэдэг байгаа нь ямар учиртай юм бэ? Хуучин одоо хэрэгжиж байгаа хуулийн дээр ажил олгогчийн төлөөлөл 3 гэж байдаг байхгүй. Энэ нэрийн сольж байгаа учир нь юу юм бэ гэж асуусандаа хариулт авч чадсангүй. За хоёрдугаарт энэ боловсролын байгууллагууд бол одоо төрийн бас байгууллагын статустай татвар төлдөггүй юм. Тэгэхээр миний бодож байгаагаар энэ эмсвэтүүд ч гэсэн татвар төлөхгүй байгаа гэж би бодож байна. Тэгээ улсаас нэлээд дэмжлэг авдаг. Тэгэхээр энийг та яг нэгтэлж үзсэн үү? За 3 дугаар засгийн газрын гишүүн захирлыг нь томилохдоо яг ямар шалгуураар томилдгийм бэ гэсэн 3 асуултны хариултыг авъя. За, хэн хариулах вэ? Тэр татвар яг төлдөг үгүй юу гэдгийг бас тодорхой хэлчих. Түрүүн өнөр баяр дарга тэр аль болохоор ажлын байраа олон шингээдэг салбаруудын төлөөллийг оруулж байгаа гэсэн тэр чинь энэ түншлэлийн төлөөлөл гэдэгтэйгээ уялдж байгаа мó үгүй юу те? Тэн дээр хариулчих. За 5 дугаар микрофон. За хувь хвшлийнхэн бол татвар төлөө явдаг. Татвар төлсөн мэдээлэл статистикуудыг одоо бас гаргуулад тань төргүүлье. За өмнө бол нийгмийн түншлэл гэж хэлсэн. Одоо тэгээд түншлэгчгээ явж байгаа. За өмнө нийгмийн түншлэл гэдэг дээр зөвхөн ажил олгогч ороо явж байсан бол одоо ажил олгогчоос гадна одоо иргэний нийгмийн байгууллагууд за энэ мэрэгжлийн боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг энэ төрийн бус байгууллагын төлөөлөл за мөн мэрэгжлийн холбоод эдгээр ингээд ороод нэг үйл ажиллагааны хүрээг нь илүү өргөн хүрээнд бас томьёолж өгсөн гэдгийг бас хэлье. За дараагийн гишүүн баяр сайхан гишүүн асуулт